За Monos Farm-ийн зүгээс хүлээлт үсгэсэн GMP стандартад нийцсэн үйлдвэрээ тухай ашиглалтад оруулах гэж байгаанаас анхаарлын төвдөө тэгэхээр энэ үйлдвэрийн хүчин чадал болон за одоогийн яг явц нь хэдэн хувьтай явж байгаа. За түүнчлэн цаашаа бас хөрөнгө оруулалтаас сонирхолтой юу? За өрсөнд баярлалаа. За Monos эмийн үйлдвэр ургамлын гаралтай GMP эмийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлээд 2 жил болж байна. За өнөөдрийн байдлаар үйлдвэрийн барилга өгсрэлтийн ажлууд бүрэн дууссан. За одоо тоног төхөөрөмж суурилтын ажлууд явагдаж байна. За одоо 9 сарын 20 дээр бид нар бол нээлттэй хийхээр төлөвлөж байгаа. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор бол Монгол улсын хэмжээнд ургамлын гаралтай эмийн үйлдвэрлэлийн хэмжээ 3-аас 4 дахин нэмэгдэнэ. За энэ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань дотоодын зах зээлд нийлүүлэгдэхээс гадна экспортод зориулагдсан байгаа. За Евразийн 5 оронд бол одоо бүртгэлийн ажлууд хийгдээд явж байна. За эхний Киргиз улсад бол өнгөрсөн 4 сараас бол бүтээгдэхүүн маань түрүү чигсээ худалдаанд гараад эхэлсэн байгаа. За энэ үйлдвэр маань ургамлын гаралтай эмийн чанар болон одоо түүний боловсруулалт шинэ технологиг бол Монголд нэлээд олон төрлөөр одоо хөгжлийн нэг шат ахиулсан төвшөнд авчирна гэж тооцож байгаа. Monos Farm-ийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар ер нь дотооддоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. За энэхүү шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор энэхүү тоог хэмжээнээс хэрэг хэмжээгээр нэмэгдэхээр төсөлж байгаа юм байна. Одоо бол манай үйлдвэрийн хувьд бол нэг 150 орчим нэр төрлийн юм үйлдвэрлэж байна. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор бол бүтээгдэхүүний нэр төрөл бол нэг 40-50 орчмоор нэмэгдэнэ. Та сая Кыргызстаны зах зээл рүү нийлүүлж ихснийг бас онцолж байгаа. Ер нь тус зах зээлд нийлүүлж ихснээс хойш ажиглаад харахад Монголын зах зээлтэй харьцуулахад бизнесийн орчин нь ямар байгаа вэ? Бас эрэлт хэрэг байна уу тийм? За бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн маань болохоор Vitagriп гэдэг одоо ханиадны болон дархлаа сэргийг үйлдэлтэй юм байгаа. Тэгэхээр энэ маань 4 сард нийлүүлэгдсэн бас нөгөө нэг юм ханиадны төрлийн хүчлэл одоо арай намжих үеэр нийлүүлэгдсэн. Одоогор бол бид нэр яг Киргизийн зах зээл дээр эмийн сонгуудад байршилтын ажил дээр хийгээд явж байна. Уг зах зээл бол ер нь нэг Монголоос бол 2 дахин том зах зээл. За бизнесийн орчин бол манайхаас нэг айхтар ялгагдаад ах зүйл бол байхгүй. Бидний хувьд бол шинэ зах зээл, гадны зах зээл учраас бас сорилттой бол тулгарч байна. Тухайлбал ямар сорилттой тулгарч байгаа юм бэ? За бүртгэл дээр бол одоо бид нэр жишээлбэл бараг 2-3 жил шахам хугацаа алдлаа. Тэгээд логистик тээврийн асуудлыг шийдэхэд бас тодорхой хугацаанууд гарсан. За тэгээд одоо нөгөө шинэ зах зээлд шинэ харилцагчтайгаа бас сонголтын дээр бол бас тодорхой хугацаанууд орсон. Тэгээд ямар ч үсэн ажлууд маань амжилттай явж байгаа. За буцаад GMP үйлдвэрийн сэдв рүү оръё. Тэгэхээр тус төсөлд одоо хэрэгжүүлж авах хугацаанд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт санхүүжилтийн зүгээс Monos Farm-ийн зүгээс зарцуулсан бэ. Бас мэдээж цаашдаа бол үйлдвэр ашиглалтанд ороод явсны дараа зөвхөн дотоод гэлтгүй бас одоо Киргизэд зах зээлээ тэлчихсэн байгаа юм чинь цаашдаа хүчин чадлыг тэлэх юм. Энэ тал дээр бас дунд болон урт хугацаанд ямар зорилттой юм бэ? Бид нар анхны төсвөр бол нэг 23 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөөлсөн. За одоогор бол энэ валютын ханш, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд бол энэ хөрөнгө оруулалтын хэмжээ цаашдаа нэмэхээр харагдаж байна. За бид нар хөрөнгө оруулалтыг бол дотоодын банк санхүүгийн байгууллагуудаас бол зохицуулаад явж байгаа. Бид нар GMP нэг төслөө бол Европын Сэргэн Босголт хөгжлийн банктай хамтарч одоо санхүүжилтээ шийдэж исэн бол энэ удаа бол яг дангаараа бие даан шийдэж байгаа. Тэгээд энэ дээр бол дотоодын банкудтай ажиллаж байгаа. Та төгмөж сая бас валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой хөрөнгө оруулалт дээр баг зэрэг сорилт тулгарсан гэж байна. Үүнээс гаднаас дотоодын эмийн үйлдвэрийн зах зээлд 25 он гарснаас хойшоос ямар гол сорилтууд тулгарч байгаа. Энэ чиглэл дээр бас Monos Farm-ийн зүгээс бизнесийн стратегиас хэрхэн өөрчлөлт явж байгаа вэ? Дотоодын эмийн үйлдвэрийн зах зээл бол Монгол улсад бол бас хурдтай хөгжиж байна. Олон сайхан үйлдвэрүүд ашиглалтанд орж байна. Гэхдээ бол яг ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эм үйлдвэрлэх төслүүд бол одоогор бол манайх явж байна. Цаашдаа бол нэмэгдээд явах бах. Тэгэхээр Monos Farm-ийн зүгээс дотоодын үйлдвэрлэгч дундаасаа бас орон нутгийн чиглэлд үйл ажиллагаагаа нэлээд үтгэлжсэн ийм компанигаа тэр хүний нөөцийн тал дээрээс хэр хүндрэлтэй тулгарч байна. За магадгүй энэ шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор ажиллах хүчний оронтойгоос хэр хэмжээгээр нэмэгдүүлэхээр авъя. За орон нутгийн тухайд бол Monos Group-ийн харьяа эмийн худалдааны салбар маань 21 аймагт салбартай. Эдгээр салбараар бол бөөний болон жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа явагддаг. За манай эмийн үйлдвэрийн тухайд бол
хүний нөөцийн байдал бол доктортой ажиллаж байна. Ялангуяа бол бид нар яг төсөл дээр ажиллах, эмийн одоо техник технологи дээр ажиллах, эм зүйч, инженер гэсэн ийм нарийн мэргэжлийн ажилтнуудыг бол илүү доктортой ажиллах бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор бол нэг төдийлөн олон хүн нэмэгдэхгүй. Үйлдвэр маань голдуу автомат технологид суурилсан. За одоо хуучин үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс маань мэргэжил ур чадвар дэвшлүүлэх сургалтанд хамрагдсан байгаа. Тэгээд нэг 10-аад хүн л шинээр нэмэгдэх баг. Технологиудыг сурлуулахдаа одоо энэ ажилд орсон маа гэсэн. За гол технологийн бас шинжилгүүдээс танилцуулахгүй юу? Тус үйлдвэр сурлуулж байгаа. Одоо эмийн ургамлын хандлтын технологи, өтгөрүүлэх технологи, хуурайшуулах технологи, ялангуяа хуурайшуулах технологи бол Монголд бол одоо яг тийм амжилттай бол масс хэмжээгээр бол хийгддэггүй технологи байсан. Яг бага хэмжээгээр хуурайшуулалт хийгддэг. Энэ нөр аюу өртөг өндөртэй цаг их орсон ийм ажиллагаанууд байсан. Одоо бидний энэ сурлуулж байгаа өнөөх төхөөрөмж техник технологи маань бол энийг бол 10-аас 20 дахин цаг хугацаа хэмнэсэн, тэрийгээ дагаад өртөг буурсан масс үйлдвэрлэлээ болох боломжтой ийм технологиуд сурлагдж байгаа. Тэгээд дээрэс нь уламжилт эмийн одоо үйлдвэрлэлд орчин үеийн техник технологиг ашиглаж үйлдвэрлэснээрээ одоо монголчуудын сайн мэддэг, хэрэгэлдэг уламжилт эмүүдийг бол бид нар одоо яг энэ орчин үеийн техник технологиор илүү чанартай, илүү одоо хэрэглэхэд хялбар ийм байдлаар хэрэглэгчдэд нийлүүлэх. Дотоод шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор бас дотоодын уламжлалт эмийн хэрэглээний эргэлтийн бас хэдэн хувигаас хангаад бүрдүүлээд явах боломжтой гэж бодож байна. Monos Farm-ийн зүгээс за 24 оны байдлаар ер нь дотоодынхаа хэрэгцээнийхээс хэдэн хувиг хангаж байна? Уламжлалт эмийн тухайд бол бид нар бол мэдээж уламжлалт эмийн маш олон мянган нэр төрлийн эм байдаг. Тэн дотроос бол бид нар одоогоор бол нэг 4-5 нэр төрлийн эмийг үйлдвэрлэж байна. За дахиад бүртгүүлэх гээд одоо судалгаанд бол нэг 10-аад эм явж байна. За тэгээд нийтдээ бол нэг 15 орчим нэр төрлийн эмийг бол ойрын хугацаанд үйлдвэрлэнэ гэсэн зорилттой байгаа. Тэгэхээр яг хуу нэр төрлийн хувьд бол нэг тийм амар их зах зээл бол биш. Гэхдээ масс өргөн хэрэглэгдэх боломжтой юмнууд байгаа. Уламжлалт эмийн нийт зах зээл гэвэл одоо бас яг тоонтой тодорхойлсон тооцоо судалгаа бол яг багцлсан юм байхгүй байна. Ер нь бол хүмүүс нөгөө нэг одоо энгийн хэлбэрээр өөрсдөө бэлдэж уудаг. За тэгээд нөгөө жижиг эмийн сан, жижиг эмийн үйлдвэрүүд хийдэг болохоор бас тоонуудын хувьд бол нэгтгэл одоо яг хэлэхэд хэцүү байна. Дотоодын зах зээлийнхаа хэдэн хувийг нь ер нь бүрдүүлж байна? Нийт манай химийн гаралтай болон ургамлын гаралтай юм тэгээд уламжлалтын бүгд нийлээд манай 150 нэр төрлийн юм маань нэр төрлөөрөө бол Монгол улсад 6000 орчим нэр төрлийн юм бүртгэлтэй байгаа. Үүнээс 150 гэхээр бид нар нэг 3-4% орчим болчихж байгаа юм. Зах зээлийн нэг борлуулалт болон үйлдвэрлэлийн хэмжээгээрээ бол бид нэг 15-аас 20 орчим хувьд хүрэх болов гэсэн тийм тооцоотой байна. За Monos Farm-ийн зүгээс 2025 онд бас бусад ямар гол ажлууд дээр төвлөрч байгааг сонирхолтой юу? 25 онд бид нэр энэ экспортын одоо үйлдвэр дээрээ бол голлож ажиллалаа. За энэ үйлдвэрийн нээлт хийгээд үйл ажиллагаа жигдэрсний дараа бид нар дараагийн одоо үйлдвэрийн төсөл рүүгээ орно. Энэ бол антибиотик эмийн үйлдвэрийн одоо шинжилсэн, өргөжсөн тийм төслийг хэрэгжүүлэхээр зорж байгаа.